Нотлох баримтыг бүрдүүлэх тухай. За эргэн А орон сууц худалдан авсан гэж үзвэл орлогоо хэрхэн нотлох вэ? Орлого нотлох баримтанд нэгдүгээрт банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн гэрээ орно. Хоёрдугаарт нь татвар төлсний дараах орлогоос хуримтлуулсан харилцах болон хадгаламжийн дансны хуримтлал. Гуравдугаарт нь хөрөнгө борлуулсны орлогоос татвар төлсний дараах орлого. За дөрөвдүгээрт нь бусад орлого буюу татвар төлсний дараах орлого орно. За иргэдийн хувьд хамгийн гол анхаарах ёстой зүйл маань тухайн орон сууцыг худалдаж авахдаа татвар төлсний дараах орлогоосоо худалдан авсан гэдгээ нотлох шаардлага үүсэж байна гэсэн үг. За ямар баримтууд нь орлого нотлох баримтанд хамаарахгүй байж болох вэ? За нэгдүгээрт нь бэлэглэл ордог, хоёрдугаарт нь татвар төлөөгүй мөн төлбөргөө бусдаас авсан хөрөнгө, гуравт нь хуримтлал үүсгээгүй цалингийн жагсаалт зэрэг нь гэх мэт зүйлс нь татвар ногдох орлого, татвар нотлох баримтанд хамаарахгүй юм аа. За бусдаас үн төлбөргөө авсан буюу бэлэглэлээр авсан хөрөнгө нь тухайн иргэний хувьд татвар төлсний дараах орлого болдоггүй. Харин татвар ногдох орлогод хамааруулж тооцож болох боловч буцаан олголт тооцох нийт дүнгээсээ хасагдаж тооцогдно гэдгийг анхаарах шаардлагатай. За жишээ авч үзье. Болд гэдэг иргэн 70 сая төгрөгөөр орон сууцыг худалдан авсан. Тухайн орон сууцыг худалдаж авахдаа урьдчилгаа 40% төлж ипотекийн зээлд хамрагдсан байна. За энэ нөхцөлд болохоор 40% буюу 28 сая төгрөгийг бүрдүүлэн төлсөн. За үлдэгдэл 42 сая төгрөгийг банк санхүүгийн байгууллагаас авсан зээлээр бүрдүүлсэн байна. За банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн гэрээ маань орлого нотлох баримтандаа хамрагдаж болно. За урьдчилгаа төлсөн буюу 28 сая төгрөгийг хэрхэн бүрдүүлсэн бэ? За нэгдүгээрт ээжээс 20 сая төгрөгийг бэлэглэлд авсан. Хоёрдугаарт нь өөрийн хуримтлуулсан хадгаламжаасаа 5 сая төгрөгийг төлсөн. Гуравдугаарт тухайн татварын жилдээ 3 сая төгрөгийн орлого олсон. Энэ тохиолдолд орлогоо хэрхэн нотолж, хэрхэн тооцоолыг хийх вэ гэдэг дээр жишээ авч үзье. За иргэн болдын хувьд банкны зээлийн гэрээгээр 42 сая төгрөгийг зээлийн гэрээтэй учраас орлого нотлох баримтанд оруулна. Мөн хадгаламжаасаа төлсөн 5 сая төгрөгийг хуримтлал үүсгэн төлсөн учраас орлого нотлох баримтанд хамааруулж тооцно. За анхаарах зүйл маань тухайн татварын жилдээ олсон 3 сая төгрөгнөөс татвараа төлж тайлагнах үүрэг үүснэ гэсэн. Үйл ажиллагааны орлогоос 3 сая төгрөгийг олсон гэж тооцоход тухайн болд гэдэг иргэн маань 10% буюу 300 мянган төгрөгийг татварт төлж тайлагнсан байна гэсэн. За тухайн жилийн тайланч жилийн татварын тайлангаа гаргахдаа үйл ажиллагааны орлого 3 сая, үүнээс 300 мянган төгрөгийг татварт төлсөн. За 70 сая төгрөгөөр орон сууцыг худалдаж авсан гэдэг байдлаараа тайландаа тусгана гэсэн. За татвар төлөөгүй орлого 20 сая төгрөг нь хэдийгээр тухайн орон сууцыг худалдан авахад орлого нотлох баримтандаа оруулж тооцох хэдий боловч буцаан олголт тооцох нийт дүнгээсээ хасаж тооцно гэсэн. Энэ маань татвар төлөөгүй орлого учраас буцаан олголт тооцогддоггүй гэсэн үг юм аа. За нийт 70 сая төгрөгөөр орон сууцыг худалдаа авсан 50 сая төгрөгнөөс татвар төлсний дараах орлого гэж баталсан учраас тухайн албан татврын хөнгөлөлтөнд хамрагдахдаа 5 хүртэлх сая төгрөгийн буцаан олголтыг авах хэрэгтэй. Үлдсэн 20 сая төгрөг нь орлого нотлох баримтанд хэдийгээр орох боловч бэлэглэл буюу татвар ногдуулж төлөөгүй орлого учраас буцаан олголтын дүнгээс хасагдаж тооцно гэдгийг анхаарах хэрэгтэй.